Нийслэлийн засаг дарга Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд шинээр баригдсан жишг өрхийн эмнэлэг болон хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн ачааллыг хөнгөлөх үүднээс хүүхэд эмэгтэйчүүд шүд нүд үзэх, ээлхоор рентген зураг авах зэрэг нарийн мэрэгжлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлгийг 3 дугаар сард ашиглалтад оруулсан байна. Дүүргийн засаг дарга хамгийн газрын хөрөнгө оруулалтаар тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хороон дээр шинэ олон улсын жишгт нийцсэн өрхийн эрүүл мэндийн төвийг барьж ашиглалтанд оруулсан. Сая 16 оны 3 сарын 15-нд ашиглалтанд оруулсан. За одоо дүүргээс бол одоо таван төхөөрөмж болон бусад холбогдох хэрэгслүүдийг тавьж байна. Өдөртөө бол бидний одоо тооцоолж байгаагаар 300-аас 350 орчим хүнийг хүлээж авах. Тэр дундаа одоо анхан болон 2 зочдлын тусламж үйлчилгээг үзүүлэх гэж байна. Хотод маань энэ оноос эхлээд Азийн хөгжлийн банк, за Стамбул хотын хамтын ажиллагааны хүрээнд 15 өрхийн эмнэлгийн барилга баригдав. Тэгэхээр яг энэ жишг гэж болох ус энэ өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа танилцсан. Бусад өргүүдэд, бусад хороодод энэ өрхийн эмнэлгийг барихад ямар хэмжээтэй байх ёстой, ямар стандарт хангасан байх ёстой юм бэ гэдэг юмыг бас үзэж байгаа. Тэгээ үнэхээр ажиллах нөхцөл нь сайжраад, орчин сайжруулах юм бол бас иргэдэд тэр дундаа хүүхдүүд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжрах бололцоотой юм аа гэж байна. Эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцсны дараа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төвд ажилласан. Чингэлтэй дүүргийн бизнес инкубатор төв нь өнөөдрийн байдлаар 4 салбартаа 23 боожигчийн үйлдвэрлэл бизнесийг дэмжин ажилуулж байгаа юм а. Энэ жилээс одоо 30 зөөврийн ажлын байр хангагдаад нийтдээ дахиад энэ жил 30-ыг нэмэгдэж орно. Ингээд 60 үйлдвэрлэгч нэг удаадаа нэг 90 үйлдвэрлэгч бойжуулаа 2 жилийн хугацаанд гарах тийм хүчин чадал. Иргэдэд бол өөрөө өөрсдөө орлогоо олох, бизнесээ боожуулах, бизнесээ хөгжүүлэх төр болцоог нь олгож байгаа энэ инкубатор төвдөл өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа маа. Тэгэхээр өрөөс гэдэг юм уу хотын зүгээс ажлын байрыг олноор нь бий болгож чангалтай хүчин чадал байхгүй. Тэгэхээр иргэдтэй өөрсөнд нь бизнес эрхлэх, ажилтнанд дэмжлэг үзүүлэх. За ингээд бизнес инкубатор төвд боожуулсан жижиг үйлдвэрлэгчдээ дараа нь борлуулалтын дээр нь дэмжих хэрэгтэй. Энэ бусад орон туршлагыг хараад тахад хамгийн гол нь борлуулалтын дээр нь бол дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэгч өөрсдөө урамшдаг, бүтээгдэхүүнээ борлуулдаг, орлого нэмэгддэг юм талтай. Энэ дээр л анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж бодож байна. Мөн өнөөдөр нийслэлийн засаг дарга болон хэрэгжүүлэгч агентлаг, газар албадын удирдлагууд Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэдийн төлөөлөлтөд уулзаж тэдний асуултанд хариулан санал хүсэлтийг нь сонсож тулгамдж байгаа асуудлуудыг бодлого шийдвэртээ тусгахаар болсон. Иргэдийнхаа саналаар гудамжныхаа иргэдийг нийлээд цэвэр бохир усны хоолой тавиулахыг хөөцөлдөд байгаа маа. Энэ үн дээр жаахан дэмжлэг үзүүлж өгөөч ээ. Хоройд айл байдгийн одоо манай тэнцгийн ухах газаргүй болчиход гудамжинд баашээсөө жорлонгоо асгаад байдаг айл байна. Дахин төлөвтэй ажлыг уулна дэмжиж явуулна гэдэг чинь хэцүү. Харин яг энэ одоо 4 жилийн хугацаанд манай энэ гэр хооллын дэх тусмаа 8 дугаар хороонд энэ орон сууцны ажил эхлэх болов яах вэ одоо энэ биднээс одоо иргэдээс биднээс одоо дэмжлэг тусалцаа ямар байх вэ гэдгийг л одоо асуух юм аа. Аз жаргалтай амьдруулъя гэж яриад байна. Тэгвэл аз жаргалтай эрүүл амьдрахад бас ус маш чухал юм. Тэр тээвэрлэлт нь чухал юм байна. Хадгалж байгаа усаа хадгалж байгаа сав нь маш чухал юм аа. Тэгэхээр тэр энэ одоо савн дээр нахын савыг өөрчлөх. Одоо ард иргэдэд одоо тэр зөв савыг таниулах, эрүүл саваа одоо олгох. Тийм одоо нэг санал хүсэлтэд явж байна. Төсвийн бололцоо гараад ирэх юм бол бид дүүрэн мөрөгтэйгээ ярьжаад энэ савыг солих хөдөлгөөн өрнүүлмээр юм байлээ. Тэгэхгүй иргэд ингээд сав авчаад за чи тэгвэл надаас ингээд одоо дүүргээс нийслэлээс ингээд сав авсан бол наад хэрэгжилж байгаа хортой саваа өгөө гэж ингээд солихгүй бол иргэд ерөөсөө тэгээд тэрийг өөрөө мэддэггүй. Гэтэл тэр нь маш удаан хугацаанд хүний биед хортоогоор нөлөөлдөг химийн бодисын савнд усраад байна. Тэгээ манай эрүүл мэндийн байгууллагын бид сурчлагаа сайн хийх хэрэгтэй. Тэгээ бололцоо гараад бид нар ингээд иргэдээ тэр энэ савны үйлдвэрийг эко усны савны үйлдвэрийг дэмжиж иргэдээ бүгдээр ингээд юм хоргүй яг усан зориулсан саваар хангах ажлыг бас зохион байгуулж хийх учиртай гэдгийг би хэлмээр байна. Чингэлтэй дүүргийн иргэд нийслэлийн засаг даргаыг өөрийн биеэр ирж тэдний асуудлыг сонсон шийдвэрлэж өгөхөөр болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Хотын даргын дүүргийн иргэдтэй уулзах болон бүтээн байгуулалттай танилцах үйл ажиллагаа маргааш Сүхбаатар дүүргээр үргэлжилнэ. Мэдээллийг цогцойхон Батболд нар сурвалжлан хүргэлээ.